Америк нэгдсэн улсын зэвсэг хүчин Иран улсын хамгийн том гүүрийг устгажээ. Палестинчуудад цаазын ял оноох тухай Израилийн шинэ хууль шүүмжлэлт дагуулж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгын зөвлөл Ормозын хоолойг хамгаалахад хүч хэрэглэх тухай тогтоолоор санал хураана. Пакистан болон Афганистан улсын хооронд гал зогсоох тухай уулзалт Хятад улсад боллоо. Оройн дөрвөөс аштай олон улсад болж байгаа онцлог мэдээлэлээс таймлаг хүргэдэг Тэнгэр телевизийн оройны гадаад мэдээний тайм хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. За одоогийн байдлаар 5-7 хоногийн турш үргэлжлүүлж байгаа Ираны дайныг зогсоох асуудлаар тохиролцоонд хүрэхгүй бол Иран улсыг бүрэн устгана гэж анхааруулж байсан Америкийн нэгдсэн улсын зүгээс өнөөдөр Иран улсын Карач хот дахь хамгийн том гүүрийг нь устгасан гэдгээ зарлалаа. За үүнийх нь хариуд Ираны төрийн хэвлэлүүдээр бүс нутгийн ойрхон улсуудын гүүрнүүдийн жагсаалтыг гаргаж за Ираны хариу довтлогоо эдгээр газруудад болж болцсошгүй талаар мэдээлсэн байна. Энэхүү жагсаалтанд Кувейт улсын Шейх Жабер Ал Ахмед Ал Сабахын нэрэмжит далайн гүр, Сауди Араб, Бахрейнийг холбосон хаан Фахтын гүр, замун Арабын нэгдсэн Эмират улс дахь Шейх Заид болон Шейх Халифагийн гүүрүүд, замун Йордан улсад байрлах хаан Хусейн Дамия Абдууны гүүрүүд багтсан байна. Карач хотын гүүрийг устгасан гэж байгаа Америк нэгдсэн улсын зохилтын тухайд юу болсон нөхцөл байдал ямар байгаа талаар тодруулбал Америк нэгдсэн улс болон Израиль улсын хүчин хамтран энэхүү Карач хот дахь тээврийн чухал зангилаа бие нэг гүрт 2 удаа зохилдогч за энэхүү байгууламжийг бүрэн нурахад хүргэсэн байна. Энэхүү гүүр нь Техран болон Карач хотуудыг холбодог 136 м өндөр 400 сая гаруй $10 өртөгтэй дүүжин гүр. Ираны төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр нийт 8 хүн амиа алдаж 95 хүн шархагдсан байна. Зохилтын дараа ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү гүүрийг нурж байгаа бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн. Бичлэгт гүүр хүчтэй дэлбэрэлтийн дараа доорх зам руу нуран унаж хар утаа суналж байгаа нь харагдана. Дональд Трамп энэхүү зохилтыг ердөө эхлэл хэрвээ тохиролцоонд хүрэхгүй бол цаашид илүү олон өргөн цар хүрээний зохилтуудыг өгнө гэж анхааруулсан байна. Өчигдрийн тухайд Дональд Трамп Ираны дайны асуудлаар үндэсний хэмжээний томоохон мэдээллийг хийсэн. Энэхүү мэдээлэлдээ тэрээр дайнд Америк нэгдсэн улс ялсан, дуусах шатандаа дайн орсон байна гэж хэлсэн ба. Гэхдээ дайн хилэлцээргүй дуусах магадлал бага. Хэрвээ Иран Америк нэгдсэн улстай хилэлцээрт хүрэхгүй бол Ираны бүх цахилгаан эрчим хүчний байгууламжуудыг зэрэг онилно гэдэг энэхүү Карач хотын гүүрийг нураасан толгооны дараа ч гэсэн дахин баттгаж хэлсэн байна. Дайн ихснээс хойш Америк нэгдсэн улсыг оролцуулахгүйгээр зөвхөн Израиль улс Иран улс руу хийсэн цохилтуудыг харах юм бол 15,000 удаагийн дагаарын цохилт өгсөн гэх тооцоо байна. Олон улсын загалмай улаан хавиргансаар нийгэмлэгүүдийн холбооны тооцоолж байгаагаар Иранд 1900 гаруй хүн одоогийн байдлаар дайм өргөдөж 20,000 хүн шархагдсан байна. Зөрчилдөөн намжих шинж тэмдэг харагдахгүй байгаатай холбогдуулан газрын тосны үн барайл тутамдаа 7% өсөж одоогийн байдлаар $108 хүрсэн байна. Израиль улсын парламент палестинчуудад тэр дундаа террорист халдлага үйлдэж яллагдсан палестинчуудыг цаазаар авах тухай хуулийг албан ёсоор энэ 7 хоногт баталсан байна. Тэгвэл энэхүү хууль нь исламын шашинтай ойрхон орондын улс орнуудаас ихээхэн шүүмжлэлт дагуулж байна. Энэхүү хууль нь үндэслэх үзлийг хэд шингээж палестинчуудын эсрэг ялгуурлан гадуурхалтыг гүнзгийрүүлж эзлэгдсэн Йорданы баруун эрэгт хурцдмал байдлыг даамжруулах эрсдэлтэй гэж исламын улс орнууд анхааруулж байна. Үүнд Пакистан, Турк, Египт, Индонез, Йордан, Катар, Сауди Араб, Арабын нэгдсэн Эмират гэх улсууд багтаж байна. Өчигдөр Пакистаны засгийн газраар дамжуулан энэхүү дурдгдсан 8 улс хамтарсан мэдээллийг гаргалаа. Мэдээлэлд хуулийг 20 дугаар зууны дунд үеэс дэлхийн нийтээрээ тэмцэж ирсэн арьс өнгөөр ялгуурлан гадуурхах асуудлыг дахин сэдрээж байна гэж үзсэн байгаа юм. Мөн Израилийг хүний эрхийг ноцтой зөрчиж, хоригдлуудыг эрүүдэн шүүж, хүнлэг бус харьцаж, зөвхөн нэг үндэстний эсрэг үзэн ядалтын шинжтэй үйлдэлийг хийж байна гэж тодорхойлсон байна. Түүнчлэн Европын холбоо нэгдсэн үндэсний байгууллага энэхүү хуулийг ардчлалт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж шүүмжилж байна. Энэхүү хууль нь нэлээд олон
улс орнуудын олон улсын хууль дүрмүүдийг зөрчсөнд тооцогдож магадгүй. Тухайлбал зарим томоохон хуулиудаас иш татах юм бол иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 2-ын 26 дугаар зүйлд арьс сүнг, үндэс угсаа, үндэсний гарал үүслээр ялгарлан гадуурхахыг хууль болон түүний хэрэглээнд хоригддог ба. Мөн Женевийн конвенцэд эзлэгдсэн бүс нутгийн энгийн иргэдийг хамгаалах, үүнд эзлэгдсэн хүн амтай арьс сүнг, үндэс угсаа, шашны ялгарлан гадуурхалтгүйгээр харьцах ёстой гэж заасан байдаг. Олон улсын шүүхийн уг асуудалд хамааралтай зөвлөх дүүнэлтээс харах юм бол улс орнууд хууль эрх зүйн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ялангуяа амнаас цаазаар авах шийтгэл өгөхдөө хүн бүрт тэгш хамгаалалт үзүүлэх ёстой гэж заасан байдаг. Нэг үндэснийг ийхүү онолж нөгөөг нь чөлөөлөх заалттай хууль олон улсын уламжлалт хэм хэмжээг зөрчсөнд ийхүү тооцогдож магадгүй нөхцөл байдал үүсэж байгаа юм. Уг хуулийн төслийг Израиль улсын парламент 3 удаа хэлэлцэж энэ 7 хоногийн мигмар гарагт эцсийн байдлаар 48-14 гэх харьцаатайгаар баталсан байна. Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир, ерөнхий сайд Беньямин Нетаньяху зэрэг улс төрийн баруун жигүүрийнхэн дийлэнхээр энэхүү хуулийг батлахыг хүчтэй дэмжсэн. Хуульд зааснаар Израилийн цэргийн шүүхийн терроризмын үйлдэл гэх зүйл ангиар буруутгагдан яллагдсан палестинчуудыг 90 хоногийн дотор дүүжлэх эсвэл ялыг 180 хүртэл хоногоор хойшлуулах боломжтой юм. Дашин дурдахад Израиль улс нь 1948 онд байгуулагдсан цагаас хойш цаазаар авах ялыг ердөө 2 удаа хэрэглэж байсан түүхтэй. Гэхдээ энэ хууль хүчин төгөлдөр цааш хിവэр үлдэх юм бол угдоо огцом нэмэгдэх нь гарцаагүй юм. Өнөөдөр нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөл Бахрейн улсын санал болгосон Ормосын хоолойг хамгаалахдаа дипломат яриа хэлэлцээрээс эхлээд цэргийн хүч ашиглах тухайг зөвшөөрөх тухай юм тогтоолыг санал хураах гэж байгаа юм байна. Гэхдээ энэхүү тогтоол дэмжлэг авах магадлал маш бага байна. Учир нь нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн байнгын 5 гишүүний нэг болох Хятад улсын зүгээс энэхүү тогтоолыг хоригдсан санал өгөх юм бол энэхүү хууль нь тогтоол нь унах эрсдэлтэй нүүр тулах юм. Дипломатуудын мэдээлж байгаагаар аюулгүй зөвлөлийг даргалж байгаа Бахрейн улс нь арилжааны усан тээврийг хамгаалахад шаардлагатай бүх хамгаалтын арга хэмжээг зөвшөөрөх заал бүхий тогтоолын төслийг боловсруулж өнгөрсөн 7 хоногт өргөн мэдүүлсэн байна. Бахрейн улс нь Персийн булангийн Арабын орнууд болон Америк нэгдсэн улсын дэмжлэгтэйгээр энэхүү тогтоолыг батлуулахыг зорьж байгаа. Тогтоолын төслийг өргөн барьсан гэх мэдээлэл гарсан даруйд Орос, Хятад зэрэг орнууд эсэргүүцнэ гэсэн таамаглал гараад исэн. Үүнийг нь ч баталж пүрэв гарагт нэгдсэн үндэсний байгууллага дахь Хятад улсын байнгын төлөөлөгч Фу Цү аюулгүй зөвлөлд үг хэлэх үеэрээ Ормосын хоолойн асуудлыг шийдвэрлэхэд ямар нэгэн байдлаар хүч хэрэглэхийг зөвшөөрөх ёсгүй. Ийм алхам нь хууль бус хүч хэрэглэхийг зөвтгсөн буруу жишээ болно. Нөхцөл байдлыг улам хурцдагна гэж анхааруулсан байна. Аюулгүй зөвлөлийн тогтоол баталгахын тулд дор хаяж 9 гишүүн дэмжих санал өгөх ёстой. Мөн байнгын 5 гишүүн болох Их Британи, Хятад, Франц, Орос, Америк нэгдсэн улсын аль нь ч хориг тавихгүй байх шаардлагатай. Одоогоор Бахрейн улсын тогтоолыг дэмжиж байгаа гэдгийг илэрхийлсэн улс орнуудыг харах юм бол 22 гишүүнтэй Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөл нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлд хандан энэхүү санаачлагыг дэмжиж байгаа гэдгийг албан ёсоор илэрхийлсэн байна. Мөн үүнтэй зэрэгцсэн Их Британи улсын санаачлагаар Европ, Аз, ойролт орнын 40 гаруй орны оролцоотой захин уулзалтыг зохион байгуулах үеэр Ормосын хоолойн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцсэн. Гэхдээ уулзалтанд оролцсон улсууд Бахрейн улсын энэхүү тогтоолын санаачлагыг дэмжиж байгаа гэдгийг илэрхийлсэн байна. Америк нэгдсэн улсын тухайд ерөнхийлөгч Дональд Трамп товтлогоогоо үргэлжлүүлэхээ мэдгдсэн ч хоолойг дахин нэг тодорхой төлөвлөгөөг албан ёсоор зарласангүй. За 2021 онд Афганистан улсад талибанчууд засгийн эрхэнд гарсан цагаас хойш Пакистан болон Афганистан улсын хооронд 5 жилийн турш тасралтгүй шахуу мөргөлдөөн үргэлжилж байгаа. Хамгийн сүүлийн үеийн байдлаар өнгөрсөн 2 дугаар сард эхэлсэн мөргөлдөөнийг зогсоох асуудлаар Хятад улс уучлалын үүрэгтэйгээр оролцож эхэлсэн байна. Энэхүү ээлжид мөргөлдөөнийг зогсоох ажилд Хятад улс зуршлал хийж уулзалт нь өрөмжтөд болсон байна. Уулзалтын үеэр талууд гал зогсоох хэлэлцээр хийж хилийн аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхээр уулзаж байгаа гэдгийг Пакистаны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч өчигдөр баталж мэдээлсэн. Түүний хэлж байгаагаар Пакистан улсын зүгээс энэхүү мөргөлдөөнд урт хугацааны шийдэл эрэлхийлж байгаа учраас Афганистанд өөрийн нутаг дэвсгэртэй байрлаж байгаа зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг бодиттой арга хэмжээ хориг тавихыг шаардсан байна. Тэгвэл нөгөө талаас Афганистан улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Абдул Кахар уулзалтын хүрээнд хөршийн харилцаа, худалдаа, аюулгүй байдлын талаар хэлэлцээр хийх зорилготой байгаа гэдгийг хэлсэн. Энэхүү хоёр талд аль аль нь энэхүү хэлэлцээрт нааштай байр суурьтай байгаа юм.
Дашин дуртахад Ихэд улс нь энэхүү хоёр улстай аль альнтай нь хилэлдэг хөрш холбоотон улсынхаа хувьд хилэлцээр гол зууршлагчийн үүргээр оролцож байгаа нь энэ. Өнгөрсөн сард Ихэд улс зууршлал хийхээр тусгай элч яах томилж байсан. Гэхдээ Хятадын зууршлал хэр үр дүнтэй хэрэгч нь одоогийн байдлаар бол тодорхойгүй. Учир нь өмнөх удаагийн Сауди Араби, Катар, Турк улсын зуучлалаар бий болсон Рамадан баярын үеэр түр гал зогсоох тохиролцоо хэрэгжилтийн хувьд талууд гал нийсэн хിവэр байсан мөлий. Орос улбаны улс бензин буюу түлшнийх шатхууныхаа экспортод хориг тавьж 7 сарын 31 хүртэл хязгаарлахаа бол зарласан байна. Гэхдээ үүнд нь Орос улбаны улсын засгийн газарт урт хугацааны гэрээ хэлэлцээрт улсууд хамаарахгүй буюу Монгол улс энэ хоригт орохгүй гэсэн үг юм а. Манай улсын хувьд 2024 оны 9-р сард Орос улбаны улстай бүх төрлийн шатхууныг доктортой нийлүүлэх гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан учраас хомсдол үүсэхгүй гэж байгаа юм. Үүнээс гадна Орос улбаны улсын Роснефть компанитай 2022-оос 2027 оны хооронд АИ-92 шатхууны үн болон нөөцийг доктортой байлгах гэрээг давхар байгуулсан гэж. Гэхдээ бусад хязгаарлалтанд өртөж байгаа улсуудын хувьд нөхцөл байдал муудах нь бол мэдээж энэхүү хоригт Орос улбаны улсаас нефтийн бүтээгдэхүүн авдаг 80 гаруй орн багтсан гэж байна. Орос улбаны улсын зүгээс энэхүү шийдвэрээ тайлбарлахдаа хаврын тариалалтын улиралтай давхцаж шатхууны эрэлт улирлын чанартайгаар огцсон өсөж байгаа ийм үед дотоодын зах зээл дэх нийлүүлэлтийг доктортой байлгах, мөн дэлхийн зах зээл дээр газрын тосны үн нэмэгдэж байгаатай холбоотойгоор авсан арга хэмжээ гэсэн байна. Өнгөрсөн 7 хоногийн тухайд анх энэхүү хязгаарлалт бол хэрэгжиж эхэлсэн. Тухайн үед зөвхөн шатхуун үйлдвэрлэгч бус компаниудыг 7 дугаар сарын 31 хүртэл бензин экспортлохыг нь хоригсон. Харин өнөөдрийн шинэ тогтоолоор уг хоргийг үйлдвэрлэгч компаниуд ч гэсэн мөн адил хэрэгжүүлэхээр өргөтгөж зөвхөн засгийн газар хоорондын гэрээтэй улсуудад хөнгөлөлт үзүүлэхээр болсон байгаа юм. Олон нийтийн дунд үн өссөн шалтгааныг Украины дайнтай холбож тайлбарлах тохиолдлууд мөн байгаа. Салбарын экспортлуудын Reuters агентлагт өгсөн мэдээллээр Украин Оросын эрчим хүчний дэд бүтцэд хийж байгаа довтлогоо эрчимжүүлснээр экспортын чадварт нь нөлөө үзүүлж өдөрт ойролцоогоор 1 сая баррел газрын тосны экспортын алдагдал үүссэн гэж тооцоолж байгаа юм. Онгорсноос хойш Украины эсгэгчхүү төхөөрөмжид буюу дроны хадлгууд Балтийн тэнгисийн ирэг дээрх Уст, Луга, Приморск бомбуудыг удаадараа онилж гал гарсан тохиолдлууд хэд хэд гарсан билээ. Репресс улс төрч цаашлаад ерөнхий сайд болсон түүхэн дэх анхны хүн өнгөрсөн 7 хоногт Непал улсын шинэхэн ерөнхий сайд Балендра Шах болоод байсан. Тэгвэл түүний засгийн газар одоогийн байдлаар бүрэн байгуулагдаж ажил хэргийн аль хэдийн эхлүүлсэн байна. Түүний засгийн газрын бүрэлдэхүүний тухайд өмнөх Непал улсын засгийн газруудтай харьцуулахад маш сонин содон байна. Тухайлбал дотоод хэргийн сайдаар нь өмнө DJ-ээр ажилладаг байсан хүн томилогдсон байна. Мөн засгийн газрын гишүүдийнх нь ихэнх нь 40-оос доош насны хүмүүс байгаа. Түүнчлэн засгийн газрын гишүүдийн 33% нь эмэгтэй хүмүүс байгаа нь Непал улсын түүхэнд анхны тохиолдол болж байгаа юм. Тэгвэл энэхүү улсын улс төрд ийм томоохон шинжилэлт гарсан учир шалтгааныг замун одоогийн байдлаар нөхцөл байдал ямар байгаа цааш хэрэг талаарх мэдээллийг дэлгэрэнгүй тайлбарлая. Балаг буюу Непал улс дахь олон коммунист намуудын дундаас Непал Маждуур Кисан нам 1975 онд байгуулагдаж 1991 оноос хойш бараг бүх шатны сонгуул явж байсан түүхтэй. Гэхдээ энэ удаагийн сонгуулиар энэхүү олон 10 жилийн ноёрхлыг нь Растрия Саватантра гэх нам идэж чадсан байгаа юм. Энэ нь зүгээр нэг орон нутгийн төвшний ялагдал биш харин улс даяар өрнсөн улс төрийн томоохон өөрчлөлтийн нэг хэсэг байсан байна. Энэхүү нам нийтдээ 275 суудлын 182-ыг нь авч доод танхимд 3.2-ын олонхийг бүрдүүлсэн байна. Непал улсад хамгийн сүүлд ийм хэмжээний олонхийг 1999 онд Непалийн конгресс нам авч байсан. Үүний өмнө 1959 оны анхны сонгуулиар 3.2-ын олонх бүрдэж байсан юм байна. Энэ удаагийн сонгуулийн өмнө ажиллагч шинжээчид одоогийн холимог сонгуулийн тогтолцоонд нэг нам ийм олонх авах боломжгүй гэж үзэж байсан. Тэгвэл яаж Непалийн улс төрийн тогтолцоонд ийхүү томоохон өөрчлөлт гарах үз явдал бий болвоо гэдэг асуулт үүсэж байгаа юм. Тэгвэл өнгөрсөн 9-р сард улс төр дэх авлах хэл хахуулыг хэрээс хэтэрсэн гэж үзэн зээд үеийнхний эхлүүлж цааш улс даяар газар авсан томоохон жагсаалтай энэ үйл явдал холбоотой байгаа. Жагсаалын дараа тухайн үеийн ерөнхий сайд Шарма Оли огцорч парламент тарсан. Үүний дараагаар төр засгийн газрыг өмнөх дээд шүүхийн ерөнхий шүүгч Сушила Карке удирдах энэ оны 3-р сард ээлжид бус сонгуулийг зохион байгуулсан. Тэгвэл жагсаалын үеэр гарсан хүчирхийлэл иргэдийн амнаас хохирсон явдал нь улс төрийн тогтолцоонд иргэд ямар бухимдалтай хичнээн итгэл алдарсан болохыг харуулсан хэрэг болсон байна.
Засгийн газрууд ойрхон солигдож авилга, танил талаар ажил бүтдэг тогтолцоо газар аваад байсан юм байна. Нам нь ялал байгуулж засгаа бүрдүүлээд хэдийн ажилдаа ороод байгаа шинэхэн ерөнхийсэд Балендра Шахын тухайд 9-р сарын жагсаалын хамгийн чухал хэсгүүдийн нэг байсан гэж хэлж болно. Тэрээр инженер мэргэжилтэй репресс улс төрч болсон тун содон карьерийн замналтай хүн ба. Түүний улс төр нийгмийн нөхцөл байдлыг шүүмжилсэн рэп дуунууд нь жагсаалын урай дуу хүртэл болж байсан юм байна. Өдгөө 36 настай Балендра Шах нь 3 дугаар сарын 27-нд Непалийн түүхэнд хамгийн залуу ерөнхий сайд болж тангараа өргөсөн. Түүний бүрдүүлсэн танхимын хамгийн онцлог нь нас байгаа. Сайд нарын ихэнх нь 40-оос доош насныхан байгаа нь өмнөх засгийн газруудаас эрс ялгаатай. Тухайлбал хууль зүйн сайдаар 30 настай Собита Гаутам гэх эмэгтэй сонгогдсон байна. Мөн дотоод хэргийн сайдаар 38 настай, боловсролын сайдаар 29 настай хүн ажиллаж байгаа. Түүнчлэн танхимын 33% нь эмэгтэй сайд нараас бүрдэж байгаа нь Непал улсын хувьд анхны тохиолдол. Залуу сайд нарын мэргэжил туршлага боловсролч гэсэн тун сайн байна. Тухайлбал сангийн сайдаар томилогдсон хүн Лондонгийн эдийн засгийн сургууль, Харвардын их сургуульд боловсрол эзэмшсэн эдийн засагч юм байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай. Түүнчлэн гадаад хэргийн сайд, эрүүл мэндийн сайдаар мэргэжлийн хүмүүс томилогдсон байгаа юм. Шинэ засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа алхмуудыг одоогийн байдлаар харах юм бол тангараа өргөснийхөө маргааш өглөө нь ерөнхийсэд дасан Оли болон өмнөх дотоод хэргийн сайд Рамеш Лекак нарыг хайхрамжгүй байдал гаргаж олон хүний амьд хүрсэн хэрэгт буруудхан баримтлах зөвшөөрлийг олгосон. Мөн оройд бол 100 заал бүхий шинжилгээний хөтөлбөрөөр танилцуулж дараагийн өдөр нь дахин нэг сайд асныг мөн угаасан хэрэгээр баривчилж өмнөх 3 ерөнхий сайдад холбогдох авилгын хэргийг шалгаж эхэлсэн байна. Мэдээ үргэлжлүүлж байгаа бусад онцлог мэдээллийг давж оргирнэ. Америк нэгдсэн улсын ерөнхий прокурор Пам Бондийн албан тушаалаас ажилуулагдсан байна. Түүний оронд Тодд Бланш түр ерөнхий прокурор ажиллахаар болсон баг юм. Вашингтоноос түүний чөлөөлөгдсөн шалтгааныг дэлгэрэнгүй тайлбарлаагүй ч гэлээ олон нийт хууль зүйн яам Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой баримтуудыг дэлгэхдээ хохирогчдын мэдээллийг нууцлаагүй гэх хэрэгээр ихээхэн шүүмжлэлд өртсөнтэй холбоотой гэж таамаглаж байна. Цагаан урдны халаас сэлгээ үргэлжилсээр байна. Америк нэгдсэн улсын батлан хамгааллын сайд Пит Хексэд Ираны дан үргэлжлэж байгаа гэдгээс үл хамааран армийн штабын дарга генерал Рэнди Жоржийг албан тушаалаас буухыг шаардлаа. Их сурвалжуудын мэдээлснээр Пит Хексэд армийг ерөнхийлөгч Дональд Трампын бодлоготой нийцүүлэн шинжилгээг зорж байгаа гэлээ. Орос улбаны улс Куб улс руу нефт тээвэрлсэн 2 дахь усан онгоцыг илгээхээр төлөвлөж байгаа гэдгийг мэдээллээ. Энэхүү шийдвэр нь Америк нэгдсэн улсын хориг дээр нэмээд хуучирч муудсан дэд бүтцийн асуудлуудын улмаас ноцтой эрчим хүчний хямралд ороод байгаа Куб улсад дэмжлэг үзүүлэх зорилготой. Орос улбаны улсын эрчим хүчний сайд Сергей Цивилевийн хэлснээр шинэ ачааг аль хэдийн бэлтгэж эхэлсэн тун удахгүй Куб улсад хүрнэ гэсэн байна. Үүний өмнө Мямар гарагт Орос улбаны улсаас 700 мянган орчим баррел нефт татсан танкер Кубын Матансасын бомтод хүрсэн гэлээ. Япон, Их Британи, Итали улсуудын хамтарсан шинэ үеийн сөнөөгч онгоцны хөтөлбөрийн хүрэндэх хамгийн ихний хамтан ажиллагааны гэрээ байгуулагдлаа. Global Combat Air Program нэртэй энэхүү төсөл нь 2022 онд эхэлсэн. Төслийг гүйцэтгэх ажлын хүрээнд 686 сая фунт стерлинг буюу ойролцоогоор 907 сая $9 гэрээг байгуулсан байна. Олон улсад гарч байгаа онцлог мэдээлэлээс та бүхэнд сочрон хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Сайхан амраарай.